Баримтэрэг үзэгчдээ амралтын өдөр ая тухтай сайхан өнгөрөөцгөж байна уу? Монголын мэдээ сувг цагийн урд мэдээлэл хөтөлбөрийн бямба гарагийн дугаарыг танилцуулж байна. Манай улс Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассоциацтай хамтран экспортыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон байгаа. Улсын их хурл холбогдох зээлийн хэлэлцээрийг батлаад байна. За манай улсын хувьд Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассоциацтай хамтран экспортыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлээ. Тухайн чиглэлээр нийт 20 сая $20 зээл авъя гэсэн саналыг засгийн газар улсын их хурлд гаргасан. За тухайн зээлийг жилийн 125% хүүтэй 25 жилийн хугацаатаагаар авахар болоод байгаа юм. За харин зээлийн хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Зээлийн хөрөнгийг яаж зарцуулах вэ гэдэг дээр улсын их хурлын зарим гишүүн засгийн газраас тайлбар өгслээ. Ер нь урд өмнө авсан зээлүүдийг бодоход зээлийн хийх хуун нөгөө зөвлөл хүлчилгөө гэсэн хэлбэрээр янз бүрийн хэлбэрээр яг нөгөө салбартаа очихгүй дунд нь ингээд өргөдөх явдал их байгаа. Тийм учраас энэ зээлийн зээлийн хүлчилгөөнд хэдэн хувийн зарж байгаа. Бусад хүлчилгөөнд хэдэн хувийн зарж байгаа. Яг жинхэнэ үйлдвэрлэл дээр хэдэн хувь нь очих юм. За сангийн яамныхны тайлбараас үзвэл тухайн зээлийн 10 сая $10 нь экспортыг дэмжих санхүүгийн шинэ бүтээгдэхүүнийг бий болгоход зарцуулна гэсэн чиглэлтэй байна. За экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах, төслийн хэрэгжилтийг хангах, хяналт тавихад 8 сая $10 нь зарцуулах юм аа. За экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах хэсгээр бол нийтдээ 8.5 сая $10 зарцуулагдана. Энээс 6 сая $10 нь бол яг шууд экспортлагч аж ахуй нэгжүүдэд дэмжлэг болгох нэгдүгээр зөвлөх үйлчилгээ, за мөн шаардлагатай санхүүгийн дэмжлэгүүд, за экспортод гаргахад нь мэдлэг олгох, чадварыг сайжруулах энэ үйл ажиллагаанд зарцуулагдана. За харин экспортлогчид болон төрийн албан хаагчдын сургалтууд зохион байгуулах, бас механизм хууль эрх зүйн орчныг сайжруулах, судалгааны ажил хийж гүйцэтгэхэд нийт 2.5 сая $10 нь зарцуулах тооцоог талууд гаргасан байна. За тухайн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв гэж улсын их хурлын гишүүд үзэж байна. Экспортын зээлийн даатгал болон худалдааны санхүүжилтийн шинэ хэрэгслүүдийг нэвтрүүлэх энэ бол их чухал асуудал. Аж ахуйн нэгжүүдийн худалдааны эргэлтийг сайжруулах ийм дэвшилтэй байгаа тул яаралтай хийх шаардлагатай байгаа гэж үзэж байгаа. За манай улсын хувьд Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассоциацтай хамтарч экспортыг дэмжих зээлийн хэлэлцээр байгуулахаар улсын их хурл эцэслийн шийдээд холбогдох шийдвэрийг гаргаад байна. За засгийн газрын хувьд холбогдох хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой чиг үүргийг гүйцэтгэх юм аа. Хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын их хурлын даргын хол 40 өдөр олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийлс Сакер болон олон улсын валютын сангийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Хоёр тал эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийн талаар энэ уулзалтын үеэр яригдсан байна. Өнгөрсөн 2-7 хоногийн хугацаанд Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар үнэлгээ дүгнэлт хийж, бодлогын болон хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлж хамтран ажилласан талархаж байна гэдгийг улсын их хурлын даргын хөлд олон улсын валютын сангийнханд илэрхийлсэн байна. За цаашид олон улсын валютын сангийн хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлэх нь зөв юм. За төр засгийн байгууллагын хамтын зорилго, улс төрийн тогтвортой байдал, эрх баригч улс төрийн хүчний туршлага, манай орны байгалийн баялаг нөөц боломжийг харгалзаж үзвэл хямралыг богино хугацаанд даван туулах боломжтой гэдгийг улсын их хурлын дарга уулзалтын үеэр хэлсэн байна. За олон улсын валютын сангийн ажлын хэсгийнхний хувьд бол сангийн яам Монгол банкны холбогдох албаныхантай уулзаж асуудлаа олон талаас нь нягтлан үзсэн, ажил үр дүнтэй болсон гэж үзэж байна. За цаашид анхаарах асуудал хийж гүйцэтгэх ажлынхаа чиглэлийг тогтоосон. За ажлынхаа үр дүнг олон улсын валютын санд танилцуулна. Хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбогдох ажил цаашид үргэлжилнэ гэж олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийлс Сакер илэрхийлсэн байна. За эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарах чиглэлээр анхаарах асуудал авч хэрэгжүүлэх арга хэмжээ засгийн газар цөөнгүй байгаа. Гэхдээ нэлээд хүчин чармайлт шаардагдах учраас улсын их хурл дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг суурин төлөөлөгч онцолсон байна. За манай улсын хувьд бол олон улсын валютын сантай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлага бий. За энэ удаа олон улсын валютын сан, засгийн газар, Монгол банк бодлогын арга хэмжээнүүдийнхээ талаар олон талаас нь сайн ярилцаж эцлэн тохирох шаардлагатай. За эдийн засгийн хүндрэлээс гарах чиглэлээр засгийн газраас өргөн барьсан үр дүнд хүрэхээр арга хэмжээ төслийн хөтөлбөрийг улсын их хурл шуурхай хэлэлцэн шийдвэрлэж, за бүх талаар дэмжлэг үзүүлэх болно гэдгийг улсын их хурлын даргын хөлд
илэрхийлсэн гэж Улсын их хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлтсээс мэдээллээ. Агарын бохирдлыг бууруулах мөн иргэдийн халагуурын хэрэглээг нэмэгдүүлэхэд дэмжлэг олох зорилгоор гэр хорооллын хэрэглэгчдийн захиргааны шөнийн тарифыг 50% хөнгөлөх шийдвэрийг эрчим хүчний зохицуулах хороноос гаргасан байна. Өдөр шөнийн захиргааны хэрэглээг тусад нь харах боломжтой айл өрхийг 2 тариф тоолвортой гэж үзнэ. Нэг үгээр хэлбэл өглөөний 6 цагаас оройн 21 цаг хүртэлх захиргааны хэрэглээг өдрийн тариф буюу 104 төгрөг 30 мөнгөөр, оройн 21 цагаас өглөөний 6 цаг хүртэлх захиргааны хэрэглээг шөнийн тариф буюу 77 төгрөг 10 мөнгөөр тооцдог. Яг шөнийн цагуудад Монголын эрчим хүчний салбарын цахилгааны ачаал маш их буудаг. Тэгэхээр зэрэг энэ нь бол системийн үр ашиг төсвөр өөр нөлөөлж идэг. Тийм учраас шөнийн хэрэглээг дэмжих замаар бас системийн үр ашигыг дээшлүүлэх юм давхар зорилт бас байна. За өнгөрсөн онд бол бид нар 12 сарын 1-ээс эхэлж хэрэгжүүлсэн. За энэ хугацаанд бол нийтдээ 140 гаруй мянган гэр хорооллын хэрэглэгчийн хөнгөлөлтөнд хамрагдсан. Нийлбэр дүнгээр бол 3.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг хэрэглэгчдэд үзүүлсэн гэсэн тооцоо гарсан. Тэгэхээр хэрэглэгч таны шөнийн хэрэглээндээ төлдөг байсан 77 төгрөг 10 мөнгийг энэ оны 11-р сарын 1-ээс эхлэн 50% хөнгөлж 38 төгрөг 55 мөнгөөр тооцно гэсэн үг. Энэхүү хөнгөлөлтөд төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 15 аймгийн 250 мянга гаруй айл өрхүүд хамрагдах боломжтой. Үүний үр дүнд нийт хэрэглэгчид 5.3 тэрбум төгрөгийг хэмнэж байна гэсэн тооцоог эрчим хүчний зохицуулах хорооноос гаргажээ. За бид нар Улаанбаатар түгээх сүлжээ компаниар ирээд байна. Тэгэхээр энд бол одоо яг хэрэглэгчдийн шөнийн тарифа хэрхэн хөнгөлүүлж байгаа ийм тарифыг бас үзэгчтэй хоёулаа тайлбарлаад хүргэе тийм ээ. Энэ айлын хэрэглээ одоо шилүү шөнийн хэрэглээ нь 1789 кВт, дараа сард нь 3000 кВт, 692 кВт, за ингээд сүүлийн 4-р сард нь 3000 кВт гэх мэтлэнгээр хэрэгэлсэн байна шүү дээ тий. За тэгээд шууд тооцож байгаа тарифа 2 хуваацсан байгаа нь энэ 77 10 шүү дээ. Тэгээд 50% гээд шууд програм дээр үн тариф 50% хөнгөлөгдөд тооцогдож байгаа. За тэгээд нийтдээ шөнийн тарифаар тухайн хугацаанд бол нөөцтэйгөө 360 мянган төгрөгийн хэрэглэгчийн хувьд төлсөн байна. Энэ нь эсрэгээр нөгөө талдаа хөнгөлөгдсөн гэсэн үг. 360 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлцэн гэсэн үг. Уг хөнгөлөлтийг эдлэх гэсэн иргэд төлбөрийн асуудал дээр зарим тохиолдолд маргаан үүсгдэг. Энэ нь захиргааны төлбөрийн бичлэлтийн циклээс хамаардаг байна. Тухайлбал захиргааны төлбөрийн бичлэлтийг хийх хугацааг дараах 6 циклд хуваадаг. Жишээ нь иргэн доржих циклийн 3 буюу тухайн сарын 11-ээс 15-ны хооронд бичлэлт хийлгвэл 11 хүртэлх 11 хоногийн шөнийн тарифын хөнгөлтийг эдэлж чадахгүй байна гэж үзэх тохиолдол байдаг байна. Тэгвэл энэ асуудлыг хөнгөлөлтөд тариф тооцох хугацаа буюу 5 сарыг нь бүтэн эдлүүлэхийн тулд дараагийн сард нь шилжүүлэн хөнгөлөлтийг эдлүүлэхээр зохицуулт хийж байгаа гэдгийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн тайлбарлалаа. Зарим сард чинь 170 мал гардаг байсан. Тэгээд тэрийг 5 яагаад 9-с өглөө 6 хүртэл залцчаад байхад нэг тал хувийн л төлөгдөж байгаа. 3 гэрээр гэрдээ мөнгө төлнө гэсэн 60 мянган цаас төлдөг багт одоо чинь 40 мянган цаас төлөх ч юм уу 20 мянган цаас нь тийм нэг шөнийн яхаар нааштай болчих юм л да. Хамгийн ашигтай шүү дээ энэ хэрэгтэй юм л да бас хүний амьдрал тий. Бид чи одоо тэгээд аль болох юм хэмнэх шамдарч байгаа хүмүүс бол хэрэгтэй байдаг яах вэ? Иргэдийн хувьд хүлээлт үүсгээд байсан уг асуудлыг ийхүү 2 дахь жилдээ дахин хэрэгжүүлсэн нь түлээн үрсний мөнгө хэмнэх, цахилгааны хэрэглээндээ зөв сонголт хийж амьдралын чанараа дээшлүүлэхэд дэмжлэг болж чаддаг гэдгийг хэрэглэгчид ярьж байлаа. Одоо үзэгчид та бүхэн зарим нэгэн үйл явдлаас томилон хүргэе. Өнөөдөр зарим нутгаар их хэмжээний цас орж цасан шуурга шуурч байна. Тодруулбал Хөвсгөл аймагт цас их орж замын нөхцөл хүндэрсэн тул аймгийн засаг даргын захирамжаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 14 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа. Мөн Орхон аймаг хөшөөтийн даваа халтиргаа гулгаа ихтэй үзэгдэх орчин хязгаарлагдмал байна гэж автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Цагаагаарын урьдчилсан мэдээллээр ирж байгаа 12 дугаар сард олон жилийн дунджийн орчим хур тундас унаж бас хүйтний хэмжигсэн өмнөх жилүүд ихтэй ойролцоо байна. Харин шинэ оны эхний сард сүүлийн 10 жилд тохиолоогүй хүйтэн бас цас ихтэй сар байна гэсэн урьдчилсан төлөв гарлаа. Мөн энэ өвөл илүү сартай хаврын ихэнх сар 2017 оны 2 дугаар сарын сүүлчээр гарах юм байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 1-р улирлын амралт эхлээд байна. Бага ангийнхан 2-7 хоног, 3-аас 12 дугаар ангийнхан 1-7 хоног амар.
Харин 2 дугаар улирлын амралтаа 12 дугаар сарын 22-ноос эхэлж Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн сургуулиудын амрах хугацаа хоногийн зөрүүтэй байна. 2 дугаар улирлын амралтаа ангиас шалтгаалаад 2-5 хоног үргэлжилнэ. Өвлийн хамгийн хүйтэн цагаар сурагчид гэртээ амрахыг ч бас бодолцсон хуваарийг хийжээ. Монгол улсын 307 иргэн иргэншлээсээ татгалзаж өөр улсын иргэн болсон байна. Харин гадны 20 иргэн Монгол улсын иргэн болсон бол өмнөх иргэншлээ солиулсан 23 иргэн дахин Монгол улсын иргэн болох хүсэлтэн гаргасан байна. Ийхүү 300 гаруй монголчууд иргэншлээ солиулах болсноо Монгол улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөг бол хувийн амьдралын шаардлагаар өөр улсын иргэн болж байна гэсэн шалтгааныг гол үндэслэлэн болгожээ. гэсэн тайлбарыг өгч байгаа юм а. Үүнтэй чинь чадсан 6 сая тонн болоод ажилласан байна. Одоо үзэгчид та бүхэнд хөдөө орон нутгаас бэлтгэсэн мэдээлэл хүргэе. Цаг агаарын байдал хүндэрч цас орж замын зорчих хэсэг дээр цассан мөсөн бүрхүүл тогтож шалтгаан агуулга үүсэнтэй холбогдуулаад Хөвсгөл аймгийн засаг дарга захирамж гаргаад өнөөдрөөс буюу 11-р сарын 5-ны өдрөөс эхлээд тодорхойгүй хугацаагаар нийтийн тээврийн болон мөн орон нутгийн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнийг хоригдсан байна. Удирдлагууд бас үүрэг өгөөд дөнгөж сая хуралдаж дууссан аймгийн онцгой байдлын комиссийн хурлаар холбогдох байгууллагууд мэдээллийг сонсож хэлэлцсэн байна. Энэ сарын 4-өөс нийт нутгаар цас орж зарим газарт бороо орсон. Цаашид хүүтний эрч эрс нэмэгдэнэ. Энэ сарын 8-9-нд цас орно. 11-нд хүүтний эрч эргээд суларч цас хайлж хайлмагдах төлөвтэй байгаа. Хэрвээ хүүтрүүл халтргаагуулгаа илүү их үүсэх магадлалтай гэсэн мэдээллийг аймгийн ус цайгуур орчны шинжилгээний албанаас өгчээ. Мөрөн сумд их хэмжээний цас орж хот тогтчил үйлчилгээний төвөөс өнөөдрийн байдлаар 500 кг давс зам дээр цацсан байна. Цас зузаартны улмаас цасны машин явах боломжгүй болж ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа юм а. Цас их орсонтой холбогдуулаад халтраг агуулгаанаас сэрэмжлүүлж албан байгууллага аж ахуйн нэгжүүдийг гаднах 50 м орчмын цасаа цэвэрлэхийг мөн үүрэг болгосон байна. Ялангуяа хот хоорондын замд одоо маш их хэмжээний мөсөн бүрхүүл тогтсон. Үүнээс болж одоо зам тээврийн ностой ослууд маш их гарч иж байна. Өнөөдрийн байдлаар ихт манад ирсэн мэдээллээр өчтөр булганы дундгийн булаг газарт Стана маркийн автомашин осл хийсэн. Мөн Lexus 470 маркийн машин булганы замд бас аваар хийсэн байгаа. Сая замын цагдаагийн засгийн дарга ярьж байна. Их уулын замд бас Брусар маркийн автомашин зам тээврийн осл хийсэн гэж байна. Иймэрхүү байдлаас иргэд өөрсдөө болгоомжлон одоо анхааран өөрсдөө цаас зорчихгүй байхыг л анхааруулж байна да. Хөдөлгөөнийхөө хурдыг ер нь 25 км цагийн хурдаас хэтрүүлэхгүйгээр зорчиж хөдөлгөөнд оролцохыг бас анхааруулж байна. Тээврийн хэрэгслийн одоо зорчих хэсгээр мөсөн бүрхүүл тогтсноос бас зам тээврийн осол гарч байна. Ийм учраас бас хөдөлгөөнд хурдаа тохируулан бас санаахан нөхцөл байдалтай тохируулж хөдөлгөөнд оролцоорой гэдгийг бас анхааруулж байна. Сумдад өвлжилт хүндрэх төлөвтэй байгаа учраас өвс тэжээлийн нөөцийг нэмж бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг аймгийн засаг дарга үүрэг болголоо. Холбогдох байгууллагууд үүрэг өгч маргааш 11-р сарын 6-нд аймгийн онцгой комисс дахин хуралдахаар болсон байна. Дорнот аймгийн цагаан овоо сумын нутагт оршиж тус аймгийн түүхэн дурсгал томоохон 2 өвд багтдаг Хэрлэн Барс хотын цамхагийн сэргийн цэцэрлэлтийн ажил 2014 онд эхэлсэн бөгөөд засварын ажил 9 сард дууссан байгаа. Уг цамхагийг боловсрол соёлын шинжилгээ ухаан спортын яамны харьяа соёлын өвийн төвд хүлээлгэж өгсөн байна. Тус цамхыг Кидаан гүрний үед барьж байсан 1000 жилийн түүхтэй түүхийн үнэт өв бөгөөд өнөө хүртэл Дорнотуудын иргэд хамгаалж ирсэн ч цаг хугацааны хувьд эвдрэл үүсч байсан байна. Үүний дагуу Монгол Улсын засгийн газрын 2007 оны 303 дугаар тогтоолоор түүх соёлын үлгүүдлэг дурсгалыг хамгаалах зэргийн засварлах хөтөлбөрийг баталсны үр дүнд Дорнот аймгийн цагаан овоо сумын нутагдах Хэрлэн Барс цамхыг зэргийн засах ажил 2014 онд эхэлсэн байна. Хэрлэн Барс хотын манд хойр бол 17 м гэж өсөж байгаа 7 давхар байшингийн дайтай ийм суур байна. Тэгээд цамхаг байна. Тэгээд энэ цамхыг одоо сум орон нутгийн хэмжээнд бас хайрлан хамгаалах, улсын хорны хэмжээнд бас танилцуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх гэдэг олон асуудлуудыг бас сум орон нутаг хариуцах болж байна. Тэгээд цаашдаа энэ ойр хойхоо одоо малчид тэг нийлжил одоо сум орон нутгийн зүгээс хамгаалах ийм үүрэг оногдож байна да.
Энэхүү цамх нь 2 хос байсан боловч нэгийг нь 1970-ад оны сүүлчээр нураажээ. Харуулын цамхын зориултаар анх барьсан гэж үздэгч суврах гэж нэрлэх нь ч бий. Учир нь цамхаг дотор олон бурхны зураг байсныг судлаачид нэлийн хожуу үед шошны зориултаар ашиглаж байсан гэж тамагладаг. Засварын ажлыг Хятадын соёлын хувийн академийн дэмжлэг тусалцаагаар 1 сая юаний хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна. Ер нь бол яг юм дурсгалд одоо томоохон хэмжээний барилга сүм хэдийг зөв ис оролцуулал юм дурсгалтын барилга одоо сэргэн засварласан юу бол одоо энэ бол анхных нь Монголд. Тэг яг энэ дижитал дурсгалууд бол одоо энэ хятад улсын үеийн Илиагийн үеийн дурсгалууд бол намт хатар тулсдул бас нэлээдгүй байдаг. Яг энэ талын чиглэлийн сэргэн засварлалтыг бол энэ хятад одоо улс бол маш ариун туршлагатай. Төгсөлийн дурсгалыг сэргэн засварлахад олон улсуудад баримталдаг хэд хэдэн зарчмууд байдаг. Яг тэр зарчмууд одоо нийцүүлж дурсгалын сэргэн засварлалт гэсэн. Монгол улсын засгийн газар бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газрын хооронд 2010-аас 2013 онд хэрэгжүүлэх соёлын солилцооны төлөвлөгөө боловсруулж байсан. Энэ хүрээнд бол одоо хоёр орны мэргэжилтнүүд хамтарч соёлын хувийг сэргээх ажлыг зохион байгуулахар болсон юм а. Энэ бол соёлын дурсгалыг сэргээж байгаа хоёр дахь төсөл. 2 жилийн хугацаанд хийсэн одоо сэргээн засварлалтын ажил дуусч байна. Өнөөдөр орон нутагт нь хүлээлт өгч байгаамаа. Монгол улсын хэмжээнд түүхийн дурсгалт үнэт зүйлсийг цэргийн засварласан анхны үнэт өв нь энэхүү Хэрлэн Барс хотын цамхаг болж байгаа юм. Скотар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дахин сонгуульд ардчилсан намын нэр дэвшигч мөнх жаргал ялалт байгуулснаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд ардчилсан нам 17, харин Монгол Ардын нам 16 судалтай болсон. Үүгээр үндэслээд Скотар аймгийн ардчилсан намынхан 11-р сарын 2-ны өдөр иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааныг хийхээр цугласан боловч Монгол Ардын намын гишүүд дэмжигчид үүнийг эсэргүүцэн тэднийг хурлын зааланд оруулаагүй байна. Сонгуулийн дараа буюу тодорхойлбол 7-р сарын 19-нд хийгдсэн анх дахь хуралдааны маргаантай асуудлууд шүүхийн шатанд байгаа. Эцсийн шийдвэр гараагүй. Мөн ардчилсан намынхан эрх бүхий албан тушаалтны тамга тэмдэг гарын үсэггүй бичгээр хуралдааны тов зарласан. Тэд хууль бусаар хуралдаан хийж иргэдийн сонголтыг хүндэтгэхгүй байгаа гэж үзэн энхүү эсэргүүцэж байгаа юм а. Намуудын төлөөлөл хэсэг хугацаанд маргалдсны эцэст ардчилсан намын төлөөлөгчид хурлын танхимаа өөрчлөн бүлгийн хурал хийхээр шийдвэрлсэн байна. Энэ хурлаасаа Скотар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Хос Хоёрыг, засаг даргаар Батсуур нарын нэрийг дэвшүүлэх шийдвэрийг гаргажээ. Гэхдээ энэ удаагийн хуралдаан ямар ч тамга тэмдэггүй болж байгаа учраас хуралдаан болоод хурлаас гарсан тогтоол шийдвэрүүд хүчинтэй байх хэсэг нь одоогоор тодорхойгүй байна. Өнөөдөр Скотар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анх дахь хуралдааныг зарлан хуралдуулах гэсэн одоо энэ үйл явцтай холбогдуулаад засгийн газрын хэрэглэх газрын албан ёсны одоо байр суурийг бид бас энэ холбогдох хүмүүст нь танилцуулж засгийн газрын хэрэглэх газрын одоо албан тоотыг энэ хүмүүст хүргэж өгсөн юм аа. Тэгээд энэ дээр бол бид нэр тодорхой 3 үндэслэл хэлж байгаа. Нэгдүгээрт Монгол Улсын засаг захиргаа Ноёрын дэвсгэрийн нээж түүний удирдлагын тухай хуулийн 23-ийн 4-р заалтанд иргэдийн төлөөлөгчдийн хурлын анх дахь хуралдаан бол сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор хуралдах ёстой. Тэгэхдээ бүрэн эрхийн хугацаанд дуусгар болж байгаа хурлын тэргүүлэгчид зарлаад оролдуулнаа гэж заасан байдгийн дагуу энэ анх дахь хуралдааныг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр зарлан хуралдуулж иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид сонгуульд олонхын санал авсан 33 нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Тэгэхээр анх дахь хуралдаан хууль заасан хугацаанд хуралдсан учраас дахиж одоо анх дахь хуралдаан зарлана гэдэг нь өөрөө бас хуулинд нийцэхгүй байна. За хоёрдугаар асуудал бол энэ анх дахь хуралдаантай холбоотой бас маргаан үүссэн байна. Тэгэхээр энэ маргаан захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр эцэлсэн байдлаар гараагүй байгаа үед ямар нэг хуралдааныг зарлж хуралдуулах шийдвэр гаргах бас үндэслэл байхгүй байна л да. За гуравдугаар асуудал бол энэ хуралдаан зарлж байгаа энэ албан тоот маань одоо эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зурагдаагүй, тамганд харагдаагүй байгаа нь бас одоо холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж байгаа юм. Мөн энэ үеэр ардчилсан намаа сонгогдсон төлөөлөгчид аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч гэдгийг нээлтгэх үнэмлэх энгэрийн тэмдгийг гардан авсан байна. Гэтэл 7 дугаар сарын 19-ний анх дахь хуралдаанд оролцсон Монгол Ардын намын төлөөлөгчдөд үнэмлэх энгэрийн тэмдэг байхгүй гэдэг шалтгаанаар иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас үнэмлэх энгэрийн тэмдгийг нь өнөө хүртэл олгоогүй байгаа юм байна.
Хүний амь амьдралыг үнэн зөвөрөнд дэнслэх ёстой хариуцлагатай алба бол шүүгчийн ажил гэдэг. Гэтэл хүмүүсийн хараат ус байдлын гол баталгаа болсон цалин хангамж нийгмийн асуудлыг сайжруулах ажлыг орхигдуулснаар шүүгчид авилга авч бусдын нөлөөнд автах магадлал ихссэн гэсэн судалгаа гарсан байдаг. Харин шүүхийн шинжилгээний хүрээнд олон цогц ажлыг хийснээрээ энэ асуудал үгүй болсон гэдгийг шүүхийн ерөнхий зөвлөлийн орон нутагт ажиллах үеэрээ онцолсон байна. 2007 онд шүүхийн байгууллагаас иргэдийн дунд судалгаа явуулахад хамрагдсан хүмүүсийн ердөө 30% нь шүүхэд итгэж байна гэж хариулж байсан бол энэ онд 80% болтлоо өсчээ. Мөн шүүгчийн сонгон шалгаруултыг хуульчилж хүнээс хамгийн бага хамааралтай шалгаруултын тогтолцоог бүрдүүлсэн төдийгүй оронтойг нэмснээр тэдний ажлын ачаал нь буурч чадсан байна. Энэ нь шүүхийн шинжилгээний үр дүн гэдгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумд ажиллах үеэрээ шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Лүндэнд орж хэллээ. хамгийн хандив цуглуулсан шүүгчийг хамгийн сайн гэж магтдаг. Цуглуулсан мөнгөөрөө ширээ сандал авдаг, компьютер авдаг, шүүхийнхаа байшин барилгыг засдаг, буддаг. Ийм байлаа. Ийм учраас шүүх шинтгэл хийх дараагийн шаардлага гарч ирсэн. Сэлэнгэ аймгийн Мандал сум 30 орчим мянган хүн амтай, хүн ам олонтой хэрээр гэмт хэргийн гаралт өндөр байдаг байна. Тиймээс шүүхийн байгууллагын хэрэг маргааныг шийдвэрлэх ажилд иргэдийн зүгээс хүлээлт өндөр байдаг гэдгийг Мандал сумын иргэд ярьж байгаамаа. Хуулийг одоо зохицоор нь ингэж шинжилвэл зүгээр юм уу гэж харддаг. Тэр цагдаагийн байгууллага, за боркоор шүүх маань ингээд шинжилгээтэй явж байгаа юм байна. За цаашаа шүүхийн шийдвэр гарсны дараа тэр гүйцэтгэх байгууллага энэ бүхэн шинжилэгдвэл иргэд бид хожих юм аа. Монгол улсын хэмжээнд явагдаж байгаа бүхэл одоо шүүх хуралдааны талаарх мэдээллийг вебсайтад ороод шууд одоо авах боломж бүрдсэн байна. Өнгөлийн эрхлөө байдлууд бүрхэгдүүлэх нь тиймэрхүү байж байгаамаа. Уулзалтын үеэр шүүхийн байгууллагад итгэх итгэлийг нэмсэн, бас тэднийг ажлаа шударгаар хийхэд түлхэц болсон хүчин зүйлсийн тоонд шүүн таслах ажиллагааг шүүхийн захиргаанаас салгасан явдал гэж нэрлэж байсан. Түүнчлэн орон нутгийн иргэд шүүхийн шинжилгээний талаарх ойлголтоо тодруулж, шүүхийн шинжилэл цаашид хэрхэн үргэлжлэхийг асууж байсан. Энэ бүх асуултад ч албаныхан хариулт өгсөн юм. Тэгэхээр энэ гэмт хэрэг болмоос учирсан энэ хохирлыг заавал нөгөө хохирол учруулсан этгээдээс одоо хэрэг маргааны шийдсэн дараа гаргуулдгаас татгалзаад тусгай сан байгуулад тэр сангаасаа ингээд тодорхой хэмжээр шууд өгдөг ийм хуулийн төсөл өнгөрсөн хавар бол нэлээд эрчимтэй яригдсан. Одоо шинэ засгийн үед энэ бас дахиад яригдчихэж байгаа. Шүүхийн шинжилэл хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор шүүхийн ерөнхий зөвлөлөөс бүх аймагуудын шүүхтээр очиж нөхцөл байдалтай танилцсан иргэдийн үгийг сонсож эхэлсэн байна. Энэ удаад Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын шүүхтээр ажиллаад ирлээ. Тун удахгүй Булган, Дорнод, Ховд зэрэг аймагуудад ажиллах төлөвлөгөөтэй байгааг хэлж байсан юм аа. 20-30 давхар ордон. Цагийн урд мэдээллийн хөтөлбөр өнөөдрийн сэдэв болондоо Монгол мангахны үн ханшуулан экспортын асуудлыг хөндөж байгаа. За энэ талаарх сурвалжилгыг манай эфирийн шууд студиэс манай сурвалжлагч Чимэт Хамд үргэлжлүүлэн үзэгч та бүхэнд хүргэх болно. Орой мэнд хүргэе үзэгчдээ цагийн урд хөтөлбөр өнөөдрийн сэдвээрээ үргэлжилж байна. Монгол улс 56 сая толгой малтай үүнийхээ 10-аас 16 саяг нь өвлийн эдшиндээ хэрэглэдэг. Цаана нь 10 сая хүртэл толгой мал экспортод гаргах боломжтой гэж салбарын тооцдог байна. 2015 онд 64 мянган тонн мах экспортлохоор төлөвлөсөн ч дөнгөж 8 мянган тонныг нь экспортод гаргажээ. Харин энэ онд 128 мянган тонн мах экспортлож 1 тэрбум долларын худалдаа хийнэ гэсэн өөдрөг төсөөлөл байсан. Гэвч өнөөдрийн байдлаар 3 мянга орчим тонн мах л экспортод гарчээ. Ер нь 2011 оноос хойш экспорт мэх унсан. 2011 онд одоо 20 хэдэн мянга гарч ирсэн. Тэгэл тэрнээс хойш дандаа 10-ын дотор орж ирсэн 1, 2, 3 тонн, 5 тонн гэл. Энэ жил бол одоо хахаагүй байна. Баруун 5 бүсийг өвчнгүйг зарласан боловч Хятадаас садаа туурайтай малын мах авахыг зөвхөн 3 компани зөвшөөрсөн. Хөвсгөлийн, Завхны, Улсын. 2016 оны 2 дугаар сараас хойш Говьалтан, Бургастан боомтоор бүгд найрамдах Хятад ард улсад 200 орчим тонн мах экспортлсон байх юм а. Энэ боомтоор дамжуулан бүгд найрамдах Хятад ард улсад мах нийлүүлэх зөвшөөрөл авсан үйлдвэрүүдийн зарим нь үйл ажиллагаагаа огт эхлээгүй. Ер нь Бургастан боомтын үйл ажиллагаач тогтвортой үргэлжлэх хэсэг нь тодорхойгүй нөхцөл байдалд байгааг махны холбооныхон хэлж байна. Хөвсгөлийн компани өнөөдөр үйлдвэр нь ажиллахад бэлэн биш байгаа учраас энэ жил мах гаргаж амжсангүй.
Увс захгүй хоёр бол гаргаад нэг 200 тонн мах гаргасан уу. Говьлтай гаргадаг, бурустан бомт гэдэг бол дэд үтц байхгүй, агуулх байхгүй, хонтоор савчгүй шахуу ийм газараар гардаг. Тэгээд жилийн тэгш сард ажилдаг, нэг сар ажиллаа, нэг сар адаг. Ингээд тэр махны экспорт явсангүй. Манай улсад махны 40 гаруй үйлдвэр байдаг. Тэдний тал хувь нь л тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаамаа. Мөн махны үйлдвэрүүдийн дийлэнх нь олон улсын жишг төрдөггүй, зөвхөн улсынхаа стандартыг дөнгөн данга хангаж байгаа юм. Монгол улсын дотоодын хэрэглээний дөнгөж 5% л үйлдвэрийн аргаар боловсруулсан мах байх жишээтэй. Энэ нь гадныханд сөрөг ойлголт өгч борлуулалтын хэмжээнд болон үйлдвэрийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлдөг болохыг мэргэжлийн ялтын газрынхан сануулж байлаа. Бүх найрамдах талаар тусруу манай экспортлагч нэг бүтээгдэхүүний экспортлох сонирхол их байдаг. Энэний одоо эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүний портфолио, өхрийн махны портфолио, адууны махны портфолио, хонь ямааны махны портфолио гэдэг тустай шаардлагуудаа тохирцдог. Энэ бүгдийг манай мэргэжлийн хэлтийн байгууллага тохирчихсан. Дотоодын зах зээл дээр нийлүүлж байгаа махан бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар нийтлээд боловсруулад тэгээд зах зээлд нийлүүлэх шаардлагатай. Ингээд 20 жилийн 4 үйлрэл одоо үйлдвэрийн аргаар махан бүтээгдэхүүнийг боловсруулад эргэлтэнд оруулах юм байна. Үйлдвэрөөрөө хөгжин, үйлдвэр олон улсын шаардлага ханган, олон улсын зах зээлд бүтээгдэхүүний экспортлох нөхцөл боломжийг бүрдгэе. Маха экспортлож чадахгүй байгаа бас нэг шалтгаан нь малын эрүүл ах бай. 560 гаруй төрлийн эмийн ургамлаар бэлчээрээсээ хоолдог мөртлөө Монгол мал өвчлөөд байдаг нь мал эмнэлгийн нэгдсэн тогтолцоо байхгүйтэй холбоотой юм а. Улирал нь өнгөрсөн хойно вакцин нэрдэг эсвэл шаардлагатай эм тариагүй явдаг малын эмч мал сүргийг эрүүлжүүлэх боломжгүй гэж малчид шүүмжилж байгаамаа. Төр өөрийнхөө мал эмнэлгээр баталгаа гаргаж өгөх юм бол тэр одоо хэрэгтэй байна. Жалгын нэг одоо хэн дуртай хүн хувийн мал эмнэлэг байгуулсан учраас малын толгой бүрд одоо эмчилгээ хийж чадахгүй байгаа учраас малыг өвчтэй гэж үзээд байна. Дэлхийн нийтээр жилдээ хэрэглэж байгаа нийт 250 гаруй сая тонн өхрийн махны бараг 30%-ийг манай урд хөрш худалдаа авчээ. Тодорхойлбол бүгд найрамдах хятад ард улс жил бүр 3.4 тэрбум доллар зарцуулж аль нэг улсаас мах худалдаж авдаг гэсэн үг. Бидэнд асар том зах зээл бас боломж байгаамаа. Тиймээс махны үйлдвэрүүд санаачлаг гарган байнгын нийлүүлэгчтэй болох мал эмнэлгийн нэгдсэн үйлчилгээгээр малчдыг хангадаг байх зэрэг олон аргыг хэрэглэж мал эрүүлжүүлэх үйл ажиллагааг дэмжих боломж бас байгаа юм. Өөрөөр хэлбэл махны экспорт явахгүй байна гэж тал бүрт шалтак тоочод суулгүйгээр асуудлыг хамтдаа шийдэж гарц гаргалгааг нь тодорхойлох цаг болсныг салбарынхан мөн онцолж байлаа. Улсын хурлын тамгын газар нэгдсэн үндэсний байгууллага болон Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр шинээр байгуулагдсан бүх шатны иргэдийн төлөөлөгчтэй хурлын төлөөлөгчдийг чадахжуулах сургалтыг орон даяар зохион байгуулсан байна. Улсын хурлын тамгын газар Швейцарын хөгжлийн агентлаг нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр хамтран нутгийн өөрөө удирдах байгууллагын чадварыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Төслийн дараагийн шат нь Монгол улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх төсөл юм а. Энэ хүрээнд сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд сургалт явуулж байна. Энэ удаад нийслэлийн Баянгол дүүргийн Монгол Ардын намын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд сургалтанд хамрагдлаа. Анхны одоо энэ дүүргийн иргэдийн хурал хуралдах, за тэндээс гарч байгаа эрх зүйн баримт өчгүүд энэ төр юмнууд гарч байгаа. Тийм учраас энэтэй холбоотой дүүргийн 10 төлөөлөгч маань 8 төлөөлөгч маань бол анх сонгогдож байгаа төлөөлөгчд байгаа. Тэгээ энэ төлөөлөгчд маань дүүргийн иргэдийн хурал гэж ямар одоо эрх зүйн орчинд ажиллах хэвээр ийм субъект байгууллагын тийм энүүгээр дамжуул бид нар орон нутгийнхаа хөгжлийг яаж одоо эрх зүйн баримт өчгүүдийг гаргаж дүүрэг орон нутгийнхаа хөгжлийг 4 жилээр нь төлөвлөрийн батлахын гэдэг энэ гол одоо нөгөө цаг хугацаанд энэ сургалтыг авч байгаагаар их ачаал үүдэлтэй байгаа. Сургалтанд хамрагдсан төлөөлөгчид орон нутгийнхаа төлөө хийхээр төлөвлөсөн ажлаа хэрхэн хэрэгжүүлэх, иргэдтэйгээ харилцах, хамтран ажиллах тухай нарийн мэдлэг мэдээллийг авах юм а. Өмнө нь 2016 оны 10 дугаар сард нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд сургалтанд хамрагдсан байна. Хэмжээнд 6 аймгаас бусдын дүр шоншилгооны тоног төхөөрөмжтэй болж орон нутгийн иргэд энэ төрлийн эмчилгээг цаг алдахгүй авах бүрэн боломж бүрдсэн. Харин одоо орчин үеийн энэ тоног төхөөрөмжн дээр ажиллах эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлд голлон анхаарлаа хандуулж байна. Говьалтай аймаг дүр соншилгооны бүрэн тоног төхөөрөмжтэй болсноор
Сүүлийн жилүүдэд Тус аймагт нэмэгдэж байгаа ургийн гажгийг орон нутагтаа онцлох боломж бүрджээ. Харин Өмнөгов аймаг сумын эмнэлгүүдэд орчин үеийн тоног төхөөрөмждөр ажиллах мэрэгжсэн боловсон хүчнийг бэлтгэж эхлээд байна. За 2008 оноос хойш бол их хүүхдийн ургийн чиглэлээр бол ажиллаж байгаа. Сүүлийн үед нөгөө 2014 оноос ургийн гажгийн онцлогооны кабинет байгуулагдсан холбоотойгоор тоног төхөөрөмж сайжралтай холбоотойгоор ургийн гажгийн онцлогоо асуудал сүүлийн үеийн түвшинд хүрсэн байгаа. За манай суманд бол одоо зөвхөн дүр сонжлогын талд бол яг хоо сайхан гэрэнтгийн аппараттай болсон. Тэгээ яг дүр сонжлогын эмч гэж бол байхгүй. Тэгээ энэ одоо сургалт бол сайхан өдөө орнотгоос ирж байгаа одоо манай нийтийн эмчнэрт бол одоо их сайхан өгөөжтэй шин сэргийгийн юмдаар сэлбэсэн их сайхан сургалт болж байна. Дээрхийн адил 15 аймаг дүр сонжлогооны орчин үеийн тоног төхөөрөмжийг ашигладаг болсноор улсын томоохон эмнэлгүүдийн ачаал багасч эхэлсэн байна. Мөн сүүлийн 2 жилийн хугацаанд улсын томоохон эмнэлгүүдэд техник технологийн шинжилэл хийсэн нь энэ төрлийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүртээмжтэй хүргэхэд илүү амар хэлбэр болжээ. Ялангуяа одоо өргүйдлийн одоо шалтгааныг тодорхойлж үзүүлсэн. Тэр уурсан хоолой бөгдөлт болоод одоо түүрээс тогтохгүй одоо үр суулгах асуудлыг одоо өчигдөр ярьлаа. Тийм учраас энэ онцлогоо бол эдгээр төвшөнд төрж байна. Улсын 1-р эмнэлэг, 2-р эмнэлэг, за сэргийн төв эмнэлгүүд дээр хамгийн орчин үеийн компьютерийн томографи, сорон зангиснаас томографи зэрэг тоног төхөөрөмж тавигдсан байгаа. За үүнээс гадна одоо өнөөдөр Монгол улсын аймагуд бас өндөр хүчин чадалтай онцлогооны багж ажиллаж байна. Тэгэхээр ерөнхийдөө Монгол улсын хэмжээнд томоохон эмнэлгүүд болон аймагуд бол өндөр хүчин чадалтай онцлогооны одоо тоног төхөөрөмжүүд тавигдсан. Тэгэхээр цаашдаа бидний одоо хамгийн гол анхаарах асуудал бол тэнд ажиллаж байгаа эмч нарын болон техникч нарын одоо мэдлэг чадварыг дэвшүүлэх энэ асуудал байгаа. Шаасны нэрмжит улсын 3 дугаар төв эмнэлэгт болсон дүр сонжлогооны сургалтанд 10 аймаг Улаанбаатар хотын 60 гаруй байгууллагын 250 гаруй эмч оролцлоо. Манай улсын эрүүл мэндийн салбар эрентгэн буюу дүр сонжлогооны чиглэлээр дэлхийн хөгжилтэй өрсөлдөхүйц хэмжээнд хөгжиж байгааг салбарынхан тодтогч байна. 1895 оны 11-р сарын 8-ны өдөр дэлхийд дахинд эрентгэн цацрагаар онцлох аргыг нээж байжээ. Тоя хүүхэд хөгжил академиас Сарабан сампингийн намрын нээлттэй тэмцээний 3 дахь жилдээ зохион байгуулсан байна. За энэ удаагийн тэмцээнд нийслэл болоод мөн орон нутгаас нийтдээ 400 гаруй сурагчид оролцжээ. Тэмцээнд оролцож амжилттай оролцсон сурагчид Арабын нийслэл Дубай хотноо уулах Цээж тоолол сампингийн 21 дахь удаагийн тэмцээнд их орноо төлөөлөн оролцохоор болсон байна. 5 дугаар ангийн сурагч Тэргэл 6 минутын дотор 200 бодлого боджээ. Олон оронтой тоог Сарабан сампин ашиглан төвөггүй бодож байна. Дүүчийг 7-д үржээд 280 гэ тэмдэглэчи 5-ыг 7-д үржээд 35 арилгаад бичнэ. Аяха хажууд би нэг удаа 6 минутанд 200 хүргэн тэгээд аамаа шалгасан чинь алдаагүй байсан. Сарабан сампингаар хичээлхийн ач холбогдол их цээжээр бодох чадвар эрс дэшилж альва юмд сайн төвлөрч чаддаг байна. Сампин сурснаас хойш би үржих хуваахаа хурдан боддог болсон, бас нэмэх хасах үйлдэлээ ч гэсэн хичээл дээр хурдан боддог болсон. Манай Баянгар аймгаас 37 хүүхэд энд орж ирж тэмцээнд оролцож байгаа. Давуу тал нь юу вэ? Хурдан бодох, тэгээд математиктэй илүү хурдан юм. Сарабан сампингаар хичээлж байгаа хүүхдүүд олон улсын тэмцээнд өндөр амжилт гаргаж байгааг тэмцээнийг зохион байгуулагчид хэлж байсан юм. Өмнөх жилд Энтхэгийн Дели хотод болсон олон улсын 20 дахь удаагийн Цээж тоолол сампингийн тэмцээнд нэг алтан цом, 5 мөнгөн цом хүртснээс гадна багаараа 3 дугаар байр эзэлжээ. Дэлхийн одоо 61 орныг хамарсан олон улсын тэмцээний 21 дахь удаагийн тэмцээнд Дубайд болох гэж байна. За яг энэ олон улсын тэмцээний өмнө одоо нээлттэй тэмцээн маань болж байгаа учраас их онцлогтой гэж ингэж бас бодож байна. Хүүхдүүдийн маань амжилт жилээс жилд улам агч байгаа. Бид нар анхны одоо тэмцээнд орохдоо хүрэл медаль авчихсан бол өнгөрсөн жил бид нар алтан цом авсан. Энэ жил бид нар одоо гран при зорж байна. Сарабан сампингаар дамжуулан цээжлэх, цээжээр бодох, анхаарал төвлөрүүлэх, уужуу тайван сэтгэх чадварыг дэвшлүүлдэг. Зөвхөн хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүн, ялангуяа 50-аас дээш насныхан Сарабан сампингаар хичээлвэл ой ухаан муудахаас сэргийлдэг сайн талтай юм а. Урлагийн дэм нийгэмлэгийн дэргэдэх авиастын сургалтын төв байгуулагдсан цагаас хойш олон арга хүүхдэд хөгжмийн боловсролыг эзэмшүүлж байгаа. За өнөөдөр тус сургалтын төвийн сурагч Ануужин улсын филармоны симфони найрал хөгжмөнтэй нийлж өөрийнхөө уран бүтээлийн тайлан тоглолтыг хийсэн байна.
Авиастан сургуулийн төвийн сурагч Ануужин төвлөрд хураар 10 дахь жилдээ хичээлж байгаа юм а. Энэ хугацаанд олон улсын уралдаан тэмцээнд амжилт үзүүлж байсан сурагч охин өнөөдөр өөрийн бие даасан тоглолтоо хийж байгаа нэ. За би төвлөрөөр 10 жил хичээлж байна. Тэгээд энэ хугацаанд бол намайг ээж аав, эмээ өвөө гэд бүгдээ маш их дэмжсэн. Жишээлбэл эмээ өвөө маань намайг жоохноос төвлөрөнд явснаас хойш намайг төвлөрөнд зөөж авч тэгээд эмээ маань миний нэгч төвлөр хичээлийг ахлуулсгал ханд сууж исэн. Тэгэхээр би Le Voyage de France гэх Монголын Японд би тэмцээнд орж исэн. Тэр нь мэрэгжлийн төвлөр урчдын болон сонирхчдын төвлөр хорийн тэмцээн байсан. Тэнцээнд бид нэгдүгээр байранд орсон. Тэгээд цаашдаа бол би мэдээж өөрийнхөө энд сурсан эрдмийг улам баяжуулж гэр бүл ээж аав эмээийнхээ нэр төрийг өндөр төрөж явна гэж бодож байгаа. Урлагийн дэм нийгэмлэгэнд иргэдэх авиастан сургалтын төв хүүхдүүдэд хөгжмийн боловсролыг багаас нь олгож хойч үеэ бэлтгэн сургаж байна. Дэм нийгэмлэгийн дэргэдгийн авиастан сургалтын төв бол хамгийн гол нь жирийн хүүхдүүдийг хөгжмийн боловсролтой болгох хойч үедээ бол маш сайхан урлагийн мэдрэмжтэй хүмүүсийг төрүүлэхтэй байна. Хөгжмийн хичээл хувь хүн болон төлөвших сахилга баттай байж сурахад асар их үр гүйцэтгэдэг. Аль нэг хөгжмийн зэмсэг дээр тоглож сурна гэдэг тухайн хүнээс байнгын уйгахгүй хөдөлмөр зүтгэл асар их төвчээр шаарддаг билээ. Авиастан сургуулийн сурагч Ануужин улсын филармоны симфони найрал хөгжимтэй нийлж гоцлон тоглож байгаа нь түүний уйгахгүй хичээл зүтгэлийн үр дүн юм а. Иргэжил тэмдэглэх Өвөрхангай аймгийн Хар хорон сумын Орхон цогцлбор сургуулийн 60 жилийн ойг өгдсөн 100 сурагчийн тайлан тоглолт өнөөдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдсан байна. Хар хорон сумын улсын тэргүүний Орхон цогцлбор сургуулийн багш нар сурагчдаа зориулаад төрөл бүрийн сургалт дамжааг зохион байгуулдаг. Өнөөдөр тэдгээр сурагчдын төлөөлөл болсон хүүхдүүд нийслэлд хотод ирж урлаг соёлын болоод гар урлалын дугуйлан гараа сурч мэдснээ нийслэлийн иргэд нутгийн уугуул суугуул иргэддээ тайлгнасан байна. Манай сургууль дээр нэг сургууль 10 клуб гэсэн зарчмаар ажилладаг. Мөн бас нэг багш нэг үйл ажиллагаа гэсэн зарчмаар ажиллаад урлаг, урлал, спорт технологийн мөн бусад секс дугууланд давхарцсан тоогоор 22 дугууланд давхарцсан тоогоор 1000 гаруй хүүхэд хичээлэлдэг. Багш нарыгаа удирдагч багшаар ажиллуулахаас гадна бас нөгөө сургуульд хамаарагддаггүй. Тэгтээ ардын авиастан иргэдийг бас энэ үйл ажиллагаанд татан оролцуулдаг. Яг энэ чиглэлээр бид нар морин пологыг иргэдээр удирдуулж байна. Гандболын секс дугууланг бас иргэдээр удирдуулж байна. Хөл бөмбөгийг иргэдээр удирдуулж байна. Дээрээс нь үндэсний хөгжмийг бол дандаа нөгөө сургуулийн гадна ажилладаг авиастан иргэдээр удирдуулж байгаа. Миний 6 насны морь л гол та. Бүтэн 7 хоногийн хугацаанд хийсэн. Их ажиллагаа шаардна. Тусдан тэгээд өөр гэсэн шинж төрхтэй болохоор тусдаа гарахын явдал их ажиллагаа ордог л доо. Багаас нь цэцэрлэгээсээ нөгөө нэг анх бүжиглж дуулж эхэлсэн. Тэгээ хөгжмөн болохоор би нодлон жилээс л анх хичээлж эхэлсэн. 7 дугаар ангиас их сонирхолж эхэлсэн. Тэгээд нөгөө манай аав ах дүүнэр уран зураг баримл хийдэг учраас. Тэгээд анх болохоор яг сургуулийн зургийн багш Тичмаа гэдэг хүн дээр сарлжсэн. Орхон цогцлбор сургууль анх 1957 онд 2 багш 52 сурагчдтай хичээлж эхэлсэн бол өнөөдөр тус сургууль 120 орчим багш ажилчдтай 1000 гаруй хүүхэдтэй улсын тэргүүний цогцлбор сургууль болтлон өргөдсөн байна. Бид бол 10 жилийн өмнө энэ сайхан хүүхдийн ордонд тайлан тоглож улсын тэргүүний байгуулах болох юм зорилт тавин ажиллаж байсан бол одоо улсын тэргүүний сургууль гэдэг энэ зорилтоо биелүүлээд улсын тэргүүний сургууль болчлоо гэдэг тайлангаа тавьж байна. Хичээлийн бус цагаар хүүхдүүдийн авиасыг нээх, хөгжүүлэх, дугуйлан хичээлүүлж байгаа нь багш болон хүүхдийн хөгжилд ихээхэн түлхэц болдог байна. Бид таахан дотоод үйл амьдралын мэдээлэлээс танилцууллаа. Одоо үзэгч та бүхэнд олон улсын амьдрал өрнөж байгаа үйл явдлаас манай тоомч Ариун Чимгийн бэлтгэснээр хүргэе. Оройн төргийн үзэгчтэй дэлхийн мэдээ хүргэе. Оросын холбооны улс импортыг орлох бодлого хэрэгжүүлж эхэлснээрээ дахин ажилдваржих ийм шатанд орсон гэдгийг тус улсын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев Хятадын төв телевизэд өгсөн ярилцлагадаа онцоллоо. Мөн Оросын ард түмэн өмнө нь хизээч харж байгаагүй тийм ажилдваруудыг бүтээх болно. Ажилдваржилтын энэхүү шин давалгаа нь бол Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ болон эдийн засгийн өнөөгийн хэрэгцээ шаардлагаас улбаатай гэдгийг Дмитрий Медведев онцоллоо.
Өөрөөр хэлбэл Оросын холбооны улс 20 дугаар зуунд байгаагүй аж үйлдвэржилтийг хөгжүүлэх гэж байна. Нэг ялангуяа эм зүй, нефт, хим, өндөр технологи, мэдээллийн технологийн салбар нь Оросын импортыг орлох бодлогын чухал хэсэг нь байх нэ. Үүний зэрэгцээ Оросын холбооны улсын эдийн засаг энэ оны эцэс гэхэд дахин сэргэж эхэлж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь энэ онд бууралттай гарах болов уу гэж таамаглаж байсан ч өсөх ийм төлөвтэй гарсан. Тухайлах юм бол хөдөө аж ахуйн салбар нь жилд 3-4% өсөлтийг харуулж байна. Оросын холбооны улс дэлхий дээр үр тарианы хамгийн том экспортлагч орн болсон. Мал аж ахуйн салбарч гэсэн таамаглаж байснаас сайн хөгжиж байна. Хятадын зах зээл тэлж байгалийн баялагын хэрэглээ нэмэгдэж байгаа ийм цаг үед Хятад улстай хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний салбарт иж бүрэн хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэдэгтээ ч бас итгэлтэй байна гэж Оросын холбооны улсын засгийн газрын тэргүүн мэдгдсэн байна. Мөн Оросын инфляцийн түвшин энэ оны сүүлээр 5.5% гарах болов. Бид инфляцийг тогтворжуулж байгаа нь бол маш чухал алхам. Эх онд Оросын засгийн газар инфляцийг 4% барихаар ингэж төлөвлөж байна. Ингэснээрээ бизнесийн салбарыг илүү сайн дэмжиж макро эдийн засгийн орчин сайжрах үр дүнтэй гэж тэрээр харж байгаа гэдгийг Хятадын төв телевизэд өгсөн ярилцлагада онцолсон байна. Бүгд найрамд Хятад ард улс Оросын холбооны улсын зэвсгийн гол импортлагчдын нэг хэвээр байгаа гэдгийг Оросын төрийн мэдлийн зэвсэг экспортлагч агентлаг Рособорн экспортын төлөөлөгч Хятадд болж байгаа олон улсын нисэх хүчин сансрын техникийн 2016 үзэсгэлэнд оролцох үедээ мэдээллээ. Хятад нь Оросын холбооны улсын зэвсгийг олон жил импортлож авсан. Өнөөдөр бол Оросын Хятадд нийлүүлж байгаа зэвсгийн тоо хэмжээ буурсан ч гэлээ Хятад нь зэвсгийн гол худалдан авагчийн статусаа алдаагүй байна гэдгийг дээрх албан тушаалтанд тэмдэглэснийг Ятартаас уламжилсан байна. 1990-ээс 2000 оны ихэнх үед Хятад энэтхэг нь Оросын зэвсгийн гол худалдан авагч улсууд байсан юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд Хятад улс батлан хамгаалах салбарын аж үйлдвэрээ өргөжүүлж байгаа учраас 2005 оноос хойш Оросын холбооны улсаас зэвсэг импортлох нь тодорхой хэмжээгээр буурсан байна. 2006 онд Москва, Бээжин хоёр зэвсгийн худалдааны 200 сая Америк долларын гэрээ хэлэлцээр байгуулж байсан бол үүнээс өмнө хоёр тал жилд дунджаар 1.5 тэрбум Америк долларын гэрээ байгуулж байсан юм а. Гэхдээ сүүлийн жилүүдэд Хятадын талаас Оросын зэвсгийг худалдан авах захиалга 8 тэрбум Америк доллароос давж өссөн үзүүлэлттэй гарсан байна. Оросын холбооны улс бол зэвсгийн гол импортлагч энэтхэг улстай хамтын ажиллагаагаа хадгалж байгаагийн зэрэгцээ Аз номхон далайн бүс нутгийн бусад улс орнуудтай зэвсгийн худалдааг хөгжүүлэх зорилготой ажиллаж байгаа. Мөн ойрогт орнууд хойд Африк хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн улс орнуудад ч гэсэн зэвсгийн худалдаагаа нэмэгдүүлж байгаамаа. Үүний зэрэгцээ Латин Америкийн бүс нутагт ч гэсэн Оросын зэвсгийн экспорт бодит үр дүнтэй байгаа. Тухайлах юм бол Аргентин, Бразил, Венесуэл зэрэг улс орнуудтай цэрэг техникийн хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Мөн Оросын холбооны улс нь Африкийн өмнөд Сахарын улс орнуудад ихээхэн ач холбогдол өгч байгаа. Учир нь бол зөвлөлт холбоот улс задарснаас хойш Африкийн өмнөд Сахарын цөлийн улс орнуудтай зэрэг зэвсгийн худалдааны хамтын ажиллагаа нь хумигдаад байсан юм а. Японы худалдаа аж үйлдвэрийн сайд Хирошига Секо Оросын холбооны улстай эдийн засгийн томоохон төслүүд хэрэгжүүлэх зорилгоор Москвад айлчилж байна. Айлчилын хүрээнд Орос Японы хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдэд хэрэгжүүлэх 30 орчим төслийг сонгосон байна. Хоёр талаас хамтын ажиллагааны олон чухал төслийг санал болгосноос 30 төслийг сонгосон гэж Японы талаас мэдэгдэж байна. Хоёр тал эдгээр төслүүдийг хянан судлах ажлыг түргүүчүүлж эх сарын дунд гэхэд эцэслэн баталгаар тохирлоо. Японы засгийн газрын гишүүний энэхүү айлчлал эх сард Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путиний Япон улсад хийх албан ёсны айлчлал, айлчлалын хүрээнд болох дээд хэмжээний уулзалтыг өгсөн энэ бэлтгэл ажлын нэг хэсэг гэж ойлгож байна. Тэрээр мөн өчигдөр Оросын холбооны улсын алс дорнодын хөгжлийн сайд Александр Галушкатай уулзалт хийж хоёр тал Оросын алс дорнодод далайн тээврийн бомб, нисэх онгоцны буудал болон бусад дэд бүтэц байгуулах чиглэлд хамтран судалгаа хийхээр тохиролцсон байна. Оросын алс дорнодын бүс нутаг нь бол Аз тивийн экспортын гол төв болох боломжтой гэж ингэж талууд үзэж байгаа. Японы гадаад хэргийн яамны мэдээлж байгаагаар одоогоор Оросын холбооны улсад Японы 452 аж ахуй нэгж компани идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм байна. Энэ нь бол 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 50% өссөн үзүүлэлт. Гэхдээ Японы зарим компаниуд Оросын хуулийн цогц систем нь бол бизнес эрхлэхэд саад болж магадгүй гэж ингэж үздэг юм байна. Өмнөд Солонгосын ард иргэд улс төрийн дуйлан тэргийн дунд прокурорууд ерөнхийлөгч Пак Кын-хээг хизээ яаж мөрдөн шалгах болоо гэдгийг анхааралтай ажиглаж байна. Өчигдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын-хээ төрийн нууц задруулсан авилга хэл ахуйтай холбоотой гэх улс төрийн дуйлантай холбогдуулж ард түмнээсээ дахин уучлалт гуйж хэрвээ шаардлагатай гэж үзэх юм бол шалгуулахад бэлэн гэдгээ мэдгдсэн. Хэрвээ Сөүлийн прокурорууд ерөнхийлөгчийг мөрдөн шалгах үндэслэлтэй гэж үзээд шалгахаар бол Өмнөд Солонгосын түүхэнд ерөнхийлөгч гэмт хэргийн
үндэслэлээр прокурорт шалгуулсан анхны тохиолдол болох юм а. Мөрдөн шалгалтын гол үндэслэл нь ерөнхийлөгч Пак өөрийн найз Чой Сун Силд туслах зорилгоор зарлиг шийдвэр гаргасан эсхийг нягтлахад чиглэх болов гэсэн таамаг байна. За Чой Сун Силийг эрх мэдэл уруулан ашиглах хувилдаан зохион байгуулсан, ерөнхийлөгчийн тамгын газрын дэмжлэгтэйгээр байгуулагдсан төрийн бус 2 сангаас мөнгө завшихыг оролдсон ийм үндслэлээр сэжиглэн баривчлаад байна. Мөн бизнес эрхэлдэг энэ нэмэгтэй төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэсэн үндслэлээр бас шалгаж байгаа. За түүнчлэн өнгөрсөн пүрэв гарагт ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсан хүнийг бас Чой Сун Силд төрийн нууц мэдээллийг дамжуулж байсан гэсэн үндслэлээр сэжиглэн баривчилсан. Ерөнхийлөгч Пак Гинхэ үүссэн энэ нөхцөл байдлыг намжаах 2018 оны ихэнх хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлэх үүднээс сөрөг хүчний намтай ойр байдаг хүнийг ерөнхий сайдад нэр дэвшүүлээд байгаа. За ерөнхийлөгчийг ард түмнээсээ уучлалт гуйж үг хэлсний дараагаар эрх баригч Синүүрийн намын 129 гишүүн бүгд толгой бүхийлгэн ард түмнээсээ бас уучлалт гуйлаа. Тэд сөрөг хүчний намуудтай ойр харилцаатай байхаа амлаж хамтран ажиллахыг сөрөг хүчний намуудаас хүссэн байна. За гэвч Өмнөд Солонгосын сөрөг хүчний гол намын гишүүд ерөнхийлөгч Пакийн энэхүү уучлалт гуйсан мэдэгдэл бол хуурдахгүй гэдгээ мэдэгдэж ерөнхийлөгчийг төрийн үйл хэрэгээс өөрийгөө бүрэн чөлөөлж огцорохыг шаардсаар байна. Үзэгчдээ бид та бүхэнд өнөөдөр олон улсын хүрээнд анхаарал татсан гол үйл явдлын мэдээллүүдээс танилцууллаа. Биднийг сонгон үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Одоо та бүхэнд спортын үйл амьдралын мэдээллээс танилцуулъя. Оройн дүргийн эрхэм үзэгчдээ та бүхэн амралтаа идэх өнгөрүүлж байна. Өдөр тутмын спортын мэдээ эхэлж байна. Улаанбаатар хотноо байрлах Оросын шинжлэх ухаан соёлын төвийн байранд өнөөдөр өсвөрийн шатарчдын РЦНК Open 2016 тэмцээн эхэллээ. Тэмцээн 2 дахь жилдээ уламжлуулан зохиогдож байна. Монголын шатрын холбоо, шатрын цэцэн нүүдэл клуб Оросын шинжлэх ухаан соёлын төвтэй хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа оюуны спорт шатрын РЦНК Open 2016 тэмцээн өнөөдөр үргэлжлэн явагдлаа. Тэмцээнд 6, 8, 10 хүртэл 12 хүртэл 15-аас 18 насгсан 5 насны ангилалд өсвөрийн шатарчд оюун ухаанаас өрсөлдөж байна. Тэмцээнд оролцож байгаа өсвөрийн шатарчид нас тусвар өөрийн ангилалд Швейцарын 5-7 хөрөг тоглож аваргуудаа тодруулах юм. Монгол улс Оросын холбооны улсын дипломат харилцаа үүсч үлдсэний 95 жилийн хүрээнд зохиогдож байгаа тэмцээнд хот хөдөөгийн 211 өсвөрийн шатарчин оюун ухаанаа сорж байна. Өнөөдөр улсын тэмцээний нээлтийн ажиллагаанд Оросын шинжлэх ухаан соёлын төвийн дарга Михайлов, Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч улсын их хурлын гишүүн Зандан Шатар, улсын их хурлын гишүүн Лүндэ Жадсан тэргүүтээ хүндэт зочид оролцлоо. Өнгөрсөн жил бид анх удаага шатрын өсвөрийн тэмцээнийг зохион байгуулсан. Маш сайхан тэмцээн болсон. Энэ ч утгаараа бид бүхэн энэ тэмцээнийг өргөн үрээтэй жил болгон зохион байгуулж уламжлуулахаар шийдвэрлсэн юм а. Монголчууд шатрын спортод үнэхээр дуртай. Хот хөдөөгүй шатар тоглодог. Хөдөө зарим нэгэн малчид нэгнийдээ очихдоо шатрын хүлгээ авч тоглодог гэж би мэднэ. Монгол Оросын холбооны улсын найрамдалт харьцаа өндөр түвшинд байна. Оюуны их спорт өсвөрийн шатарчдын тэмцээн манай хоёр орны найрамдалт харьцааг ихжүүлэхэд хувь нэмийг оруулна гэдэгт би итгэлтэй байдаг юм а. Манай Монголын шатрын спорт бол нэг ялангуяа хүүхдийн өсвөрийн шатрын спорт бол сүүлийн 10 жилд бол маш эрчимтэй хөгжлөө. Дэлхийн авраг хүүхдүүд төрж гарсан, Азийн авраг хүүхдүүд төрж гарсан, Азийн аврагын алтан мөнгөн медальтай дэлхийн олон улсын тэмцээнүүд Монголын хүүхдүүд бол одоо хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг зүйсээр тооцогдох болсон. Өнөөдрийн тэмцээн ч гэсэн одоо манай Азийн аврагын алтан мөнгөн медальтай очирваад дэлхийн аврагын мөнгөн медальт их насан гэхэд шилдэг одоо шатарчид дээгүү хөдөө орон нутгаас алс одоо Дорнод аймгаас одоо Засан шуурганд бүрээд оролцож байна гэдэг 8 хүүхэд Ховд аймгаас гэмчлэн хөдөөнөөс хүүхдүүд иж оролцож байгаагаа бас их тэмцээнийг болон өрсөлдөөнтэй болгож байна. Ер нь шатрын спорт бол Монгол улсад одоо бараг 8 настай болчраас одоо 80 настай хөгшин хүртэл тоглодог юм цорын ганц спорт, үдчээлдэг оюун ухааны спорт. Чансаа өндөр Аз төв дэлхийн шилдэг өсвөрийн шатарчд оролцож байгаа 2 дахь удаагийн энэ тэмцээний аваргууд маргааш тодорхой юм байна. Дэрэн цом 2016 олон улсын футзалын уламжлалт тэмцээн өнөөдөр буян тухай спортын ордонд хэсгийн тоглолтууд нь үргэлжлэн явагдлаа. Энэ удаагийн тэмцээнд Оросын холбооны улс, Монгол улс, бүгд найрамд хятад ард улсын 38 клубын хөлбөмбөгчид ур чадвараа сорж байна. Улаанбаатар хотноо буян тухай спортын ордонд үргэлжлэн явагдаж байгаа Дэрэн цом 2016 олон улсын футзалын тэмцээн 4 дахь өдөр өнөөдөр үргэлжлэн явагдлаа. Энэ удаагийн тэмцээнд Оросын холбооны улс, бүгд найрамд хятад ард улс, Монгол улсын нийт 38 багийн тамирчид 5 насны ангилалд
ур чадвараа сорь өрсөлдөж байна. Тэмцээний тоглолтууд өнөөдөр үргэлжлэн явагдсан. 9 хүртэлх насны хөлбөмбөгчдөөс өнөөдөр 3 тоглолт тоглолоо. Ариусаг Улаанудын спорт сургуулийн багтаа тоглож 5 тгийн харьцаатай хожигдсон бол Дэр нь 1-2 дугаар учраад харан тоглож Дэр нь 1 баг 4-1 харьцаатай очжээ. Энэ өдөр Сэлэнг пресс баг өрсөлдөгч Хараацаа багийг 3-1 харьцаатай хожлоо. 11 хүртэл насны ангилалд Ирхүүгийн Байгаль баг Дэрэн багийг 9-3 харьцаатай очсон бол Хараацаа баг Өвөр Монголын өөртөө цэцгорноос ирсэн багийг 6-1 харьцаатай очсон байна. Энэ өдөр Ариус баг Ирхүүгийн Динамо багийг 7-4 харьцаатай очсон байна. Харин насан туршидын ангилалд Финсионы Понд баг Ангарын багийг 8-7 харьцаатай, Улаанудын Дрим Тим баг Ариус багийг хожлоо. За энэ жилийн тэмцээн одоо хагас финалд орцсон явж байна. Тэгээд одоо урьдчилсан байдлыг харахад бол ер нь Монголын багууд бол маш сайн болсон байна. Насан туршидын Оросоос 4 баг ирсэн байсан. Тэгээ Монголын 4 баг тоглосон. Тэгээд одоо хагас финалд Монголын 3 баг үлдсэн. Оросын албаны Лара одоо үлдсэн байна. Тэгээд ерөнхийдөө бол Монголын багуудын ур чадвар бол сүүлийн хэдэн жил бол маш сайжирсан мэдэгдэж байна. Хүүхдийн насанд ч гэсэн одоо 4 насны ангилд ороход бол Оросын албаны улсаас 2 баг одоо шалгарж үлдсэн байна финалд. Тэгээд Монголын Ариус одоо Хоромхон, Сэлэнг пресс тэгээд Хараацаа Дэр ингээд ийм багууд үлдсэн байна. 7 дахь удаага зохиогдож байгаа олон улсын футзалын Дэрэн цом 2016 тэмцээний хагас шишээ тоглолтууд өнөөдөр болно. Шигшээ тоглолтууд маргааш буян тухай спортын ордонд болох юм а. Буян тухай спортын ордонд болох шигшээ тоглолтуудыг үзэгч та бүхэндээ Монголын үндэсний олон нийтийн телевиз Монголын мэдээ сувг 14 цагаас 18 цагийн хооронд шууд дамжуулан үзүүлэх юм а. Монголын гимнастикийн холбооноос жил болго уламжлуулгын зохион байгуулдаг Богд Үст компанийн нэрэмжит спортын гимнастикийн өсвөр үеийн тэмцээн өнөөдөр боллоо. Өсвөрийн гимнастикчдын хүсэн хүлээдэг энэ удаагийн тэмцээн нийслэлийн 8 дүүргийн 12 багийн тамирчид ур чадвараас сорь өрсөлдөж байна. Өнгөрсөн жил болсон энэ тэмцээнд 60 гаруй тамирчид оролцож байсан бол энэ жил 93 тамирчин ур чадвараа сорь өрсөлдөж байна. Оролцож байгаа тамирчдын хувьд 13 багц медалийн төлөө өрсөлдөнө. Энэ удаагийн тэмцээний хамгийн бяцхан гимнастикчин 5 настай тамирчин байна. Манай Богд Үст компани болохоор спортын төвөөрөлтөнд байрлалдаг учраас спортын бүх холбоодуудтай нэг хамтран ажилладаг. За Монголын гимнастикийн холбоотой бол ер нь он удаа жил хамтран ажиллаж байгаа. Энэ байнгын хамтран ажиллагаатай. Тэгээд 2012 оноос эхэл энэ манай компанийн нэрмжит тэмцээн явагддаг болсон. Энэ Богд Үстийн нэрмжит тэмцээн бол өсвөрийн бяцхан хүүхдүүдийн одоо тогтмол байнга хүсэн хүлээж яадаг юм тэмцээн болсон. За ялангуяа Богд Үст компани дурсгалын зүйл одоо энэ тамирчдыг одоо маш их одоо сэтгэлийн хөдөлгөж яадаг учраас жил болгон одоо өөр дурсгалын зүйл одоо бэлэг гардуулгаар юм онцлогтой. За тэгээд спортын гимнастикийн эрэгтэй эмэгтэй, уран сагнаа гимнастик, аэробик гимнастик гэдэг энэ дөрвөн төрлөөр энэ тэмцээн бол амжилттай зохион байгуулагдаж ирсэн байгаа. Хонхот хөвгүүдийн 3 дугаар зэрэг, 2 дугаар зэрэг, 1 дугаар зэрэг гэсэн төрлүүдээр энэ удаагийн тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Хөвгүүдийн 3 дугаар зэрэгт Тэнгис 5440 оноогоор алтан медаль хүртсэн бол 2 дугаар зэрэгт Батөргөл 5450 оноо авсан үзүүлэлтээр тэргүүн байрт шалгарлаа. Харин охидын 7 насны ангилд 3 дугаар зэрэгт О Номинзул, 5-аас 6 насны ангилд бяцхан гимнастикчдаас 3 дугаар зэрэгт Өө Номинзул аваргын алтан медалийг хүртлээ. Охидын 2 дугаар зэрэгт Намун Жаргал аваргын алтан медаль хүртэж өнөөдөр ингрэм медалсан байна. Тэмцээн цаашдаа жил бүр уламжлуулган зохиогдох юм байна. Хил хамгаалах байгууллага үүсч өгчсөний 85 жилийн эх орны манаа сонины 76 жилийн нэрмжит хэвлэл мэдээллийн салбарын волейболын тэмцээн өнөөдөр Хилчээ спорт орны спорт танхимд эхэллээ. Хил хамгаалах байгууллагын түүхэн замнал хилчдийн алба үйл ажиллагааг олон нийтэд сурчлах, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах зорилготой волейболын энэ удаагийн тэмцээнд эх орны манаа сонин Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Шинэг телевиз, ТV9 телевиз, Монгол Ньюс, эх орон телевиз гээд телевиз сонин сайтын 18 багийн эмэгтэй эрэгтэй багууд ур чадвараа сорь өрсөлдөж байна. Тэмцээний нээлтийн ажиллагаанд хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд оролцсон байна. Энэ удаагийн тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр Монгол улсын төрийн алтан соён бүтээл баг Риогийн Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн хилчин тамирчин Монгол улсын гавьяа тамирчин Сумья өргөсөн байна. 1940 оноос хойш бол өнөө хүртэл эх орны манаа сонин маань бол уншигчдаа зам хилчидтэй хурж байна. Тэгээд туулсан цаг хугацаа түүхээр бол одоо үнэн сонины дараагаар орохоор ийм түүхтэй сонингийн маань ой дохиож за энэ сонингоо ойг тохиолдуулж хэвлэл мэдээллийн салбарынхны дунд бол одоо волейболын тэмцээнийг зохион байгуулж байна.
Хил хамгаалах ерөнхий газрын спорт танхимд үргэлжлээ өгж байгаа хэвлэл мэдээллийн волейболын тэмцээнд одоогоор Монголын үндэсний олон нийтийн телевизийн эрхтэй эмэгтэй, ТV9-ийн телевизийн эрхтэй эмэгтэй, эх орны манаа эрхтэй баг, арчил сонин 100-ны мэдээ сонин эрхтэй багууд дараагийн шатанд шалгаран тоглолтоо үргэлжлүүлж байна. Одоо үзэгч та бүхний анхаарлыг гадаадын спортын мэдээлэл тандуулж байна. Хойд Америкийн үндэсний хоккей лигийн удирдлагын тойргийн тоглолтууд үргэлжлээ өгж байна. Колумбус баг Монреал Канаденс багийг 10 тэгэн харьцаатай хоцсон байна. Хойд Америкийн үндэсний хоккей лигийн Columbus Blue Jackets Монреал Канаденс багийн мөсөн талбайд авсан тоглолт Токио орох хотын анхаарлыг зүйсгэж татлаа. За энэ тоглолтод Columbus өрсөлдөгчөө илт тав хоцсон байна. Тэднэр 10 тэгэн харьцаатай Монреал Канаденс багийг очлоо. Тоглолтын эхний голыг тоглолтын 1-р 10 дахь минутанд Эдкинс оруулсан бол 2 дахь голыг 11 дахь минутанд Джонс, 14 дахь минутанд Саварын тоглолтын 3 дахь голыг оруулжээ. Тоглолтын туршид 10 голыг Columbus Blue Jackets өрсөлдөгчийн хаалганд орууллаа. За энэ тоглолтод Columbus Blue Jackets-ийн шилдэг тоглогч тэнэг Josh Anderson 2 гол оруулж 1 ашигтай дамжуулалт өгсөн байна. Мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн удирдлагын тойргийн тоглолтууд үргэлжлээ өгж байна. Portland Trail Blazers баг өөрийн өрсөлдөгч Dallas багийг 105-95 харьцаатай очлоо. Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны Dallas Portland Trail Blazers багийн тоглолт сагсан бөмбөгийн орох хотуудын анхаарлын төвд байсан байна. Энэ тоглолтод Portland өрсөлдөгчөө 105-95 харьцаатай очлоо. American Airlines Center тусын тоглолтод Dallas багаас Barry 23 оноор 6 ашигтай дамжуулалт өгсөн ч баг нь хожигдсон байна. Dallas багийн шилдэг тоглогчдын нэг Barnes 17 оноо, Williams 12 оноо авч 6 ашигтай дамжуулалтыг энэ тоглолтод өгчээ. Харин өрсөлдөгч Portland Trail Blazers-ээс энэ тоглолтод Lillard 42 оноо авлаа. Тэр энэ үйлрлийн хамгийн өндөр оноог энэ тоглолтод авчээ. Багийн тоглогч Plumlee 19, Amino 12 оноо авч 10 удаа самбраас бөмбөрсөн байна. Үзэгч та бүхэндээ манай оронд болон дэлхийд ихэнд болж байгаа спортын тэмцээн уралдаан үйл явдлын мэдээлэлээр хүргэдэг спортын мэдээг өргөлээ. Үзэгч та бүхэн маргааш амралтын өдрөө спортоор хичээлэн аяд тухтай өнгөрүүлээрэй. Одоо та бүхэнд ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ танилцуулъя. Үлгийд шөнөдөө 15 хэмхүүтэн өдөртөө 4 хэмээх хөтөн байна. Улаангом шөнөдөө 14 өдөртөө 6 хэмхүүтэн. Ховдод шөнөдөө 13 өдөртөө 5 хэмээх хөтөн. Алтайд шөнөдөө 16 өдөртөө 6 хэмхүүтэн. Улаасцаад шөнөдөө 18 хэм өдөртөө 8 хэмээх хөтөн. Тосон цэнгэл шөнөдөө 20 хэмхүүтэн өдөртөө 12 хэмхүүтэн байна. Баян хонгор шөнөдөө 13 хэм өдөртөө 6 хэмхүүтэн. Мөрөнд шөнөдөө 16 өдөртөө 8 хэмхүүтэн. Хатгалд шөнөдөө 20 хэм өдөртөө 11 хэмхүүтэн. Цэцэрлэгт шөнөдөө 11 өдөртөө 5 хэмхүүтэн байна. Хар хоринд шөнөдөө 10 хэм өдөртөө 3 хэмхүүтэн. Арва хэрд шөнөдөө 9 хэм өдөртөө 3 хэмхүүтэн. Булганд шөнөдөө 12 өдөртөө 6 хэмхүүтэн байна. Дархан хотноо шөнөдөө 13 хэм өдөртөө 9 хэмхүүтэн. Эрдэнэ хотод шөнөдөө 11 хэм өдөртөө 8 хэмхүүтэн. Шойрт шөнөдөө 7 хэм өдөртөө 4 хэмхүүтэн. Скватерт шөнөдөө 15 хэм өдөртөө 10 хэмхүүтэн. Зүүн хараад шөнөдөө 15 өдөртөө 6 хэмхүүтэн. Зүүн модод шөнөдөө 9 хэм өдөртөө 6 хэмхүүтэн. Багнуурт шөнөдөө 11 хэм өдөртөө 6 хэмхүүтэн байна. Чингист шөнөдөө 12 хэм өдөртөө 8 хэмхүүтэн. Баруун уртад шөнөдөө 6 хэм өдөртөө 3 хэмхүүтэн байна. Чавсанд шөнөдөө 9 хэм өдөртөө 6 хэмхүүтэн. Мандалговд шөнөдөө 7 өдөртөө 4 хэмхүүтэн байна. Далан задгадад шөнөдөө 5 хэмхүүтэн өдөртөө 1 хэмийн дулаан. Хамбогдод шөнөдөө 1 хэм дулаан өдөртөө 4 хэмийн дулаан. Сайн шантад шөнөдөө 4 хэмхүүтэн өдөртөө 1 хэм дулаан. Замын өдөд шөнөдөө 1 хэмийн дулаан өдөртөө 4 хэмийн дулаан байна. Улаанбаатар хотноо шөнөдөө 8 хэм өдөртөө 6 хэмийн хүүтэн байна.
Бид та бүхэн цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн Бямб гарагийн дугаарыг хүргэлээ. Анхаарлаа хандсан үзэгч та бүхэнд баярлалаа. Маргааш хамралтыг ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. Сайхан амраарай. Баярлалаа.